За тэгштэй мөрөөллийн нэвтрүүлгийн уран бүтээлчид наран тул зах дээр хүрэлцэн ирсэн байна. За учир юу гэхлээр мэдээж одоо уламжлал болгон жил болгон одоо Нобелийн эмийн компанийнхаа хамт олонтой хамтраад нэгэн гэр бүлийг бид нар баярлуулдаг уламжлалт тогтсон байна. Яг энэ мөчийг ч гэсэн би яг тэсэн ядан хүлээдэг болжээ. За тэгээд бид ч гэсэн одоо энэ өдрийг маш их тэсэн ядан хүлээлээ. Ингээд 4 дахь жилдээ бас нэг айлыг одоо орон гэртээ болгоод өргөө цагаан гэрээ бэлтгэж байгаа маш их баяртай байна. Тэгээд одоо яг Мартин аймаар ерөөдөө нэг гэрээ өгөхгүйд бас тэсэн ядан хүлээгээд таадтайгаа бас байн холбогдоод ингээд явж байгаа баяртай байна. Тэгээд манай залуучууд бүгдээрээ сайхан шижигсэн залуучууд бүгдээрээ ирсэн одоо гэрээ бэлтгэлээ орой сюрприз барина да. Бид нар бас яг энэ кантнер дээрээс 4 дахь удаа гэр авч ирсэн тий. Гэр ер нь үн нэмэгдсэн байна. Анх хэдэн төгрөгөөр гэр авч ирсэн байлээ? 4 жилийн өмнө тий 2 сая 100-аар авч ирсэн бол одоо 3 сая 100 болсон байна. Тэгээд ихчээсээ болохоор 4 дахь жилдээ бас дараалж авч байгаа болохоор хямдруулаад өгч байгаа. Тэгээд давхар портрийн ачлахын зарлыг гаргаад барилцаж өгөх, зааж өгөхнийхэн зарлыг өөрөө гаргаад юучиг бас их тусдын болж байгаа. Гэрийн борлуулалт хэр байна? Өөд ажгүй байна. Одоо энэ хөдөө орон нутгийн зам нэгдэд явчихгүй антай. Бас орж болох нь арай дээр бол. Борлуулалт гайгүй нэ. Бид нарыг 4 жил авахаас өмнө байсан өмнөөс одоо нэлээд нэмэгдэж тий. Тэгсэн. Юутай холбоотой байна? Энэ модных нь гоожин, палкных нь үн өсөд. За. Тэгээ үнийн ханшин нарай өндөр болчихдог. Гэрийн үн өссөн ч гэсэн манай нэвтрүүлэгт зориулаад бас гэрээ нэлээд хөнгөлж өгж байгаа танай хамт олондоос баярлалаа. Тэгсэн би энэ Нобель компанитай ерөнхийдөө ингээд 4 жил хамтарч явахад ер нь ашиг харахгүйгээр л хүнд бас нэг буян болоод нэгдийгээл бас чадлаараа нэгдэл явж. Ажилдаа ороод удааг байсан. Тэгээ ийм гоё зүйл хийдэгт нь бас амар баяртай. Тэгээ анх удаа орж байгаа бас амар сэтгэл тогтлоо гоё. Өглөө ирчлээ зах руу. Тий, одоо бид нар чи бараг 8 ихэд ирсэн хүлээг бие биенээ хүлээгээл тэгэлээ. Явах уу те? За маск авч. За сайн байцгаана уу? За энэ сайхан одоо учирж байгаа өдрийн энэ сайхан яг энэ мөчийн энэ нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүстээ бас минь төргий. Тэгээд хаврын сайхан дэлгэр цаг ирж гин. За энэ сайхан цаг мөчид нэгэн сайхан урилгыг хүлээж авсан. Тэгээд мөрөөдөл биелдэг юм гэсэн энэ сайхан нэртэй нэвтрүүлэг одоогоос 15-6 жилийн өмнө хийгдчихсэн анхны дугааруудын яг хийгдчихсэн тэр мөчүүдийн ч гэсэн би өөрөө бараг л одоо нөгөө бүтээж яхад нь хийж яхад нь цонхоор нь харж байлаа гэдэг шиг яг л бас хажууд нь зэрэг одоо уран бүтээл нэвтрүүлгээ хийж явсан. Бид нар бас нэгэн үеийн ийм одоо үе цэцүү нэвтрүүлгүүд одоо манай ТV гохтой л энэ мөрөөдөл биелдэг юм танаад хондоо мондог одоо нэгэн үеийн онжим нэвтрүүлгүүд байгаамаа. Тэгээд мөрөөдөл биелдэг юм гэж нэвтрүүлгийг одоо ингээд бодохоор үзэхэр ч гэдэм юм би өөрөө ингээд маш их үздэг. Таарсан дугаар болгоныг нь бас алгаслгүй үзэж чаддаг. Тэг бүгдийг биш юм аа гэхэд. Тэгээд хамгийн гоё зүйл нь бас хүн нэг өөрийнхөө үзэх дуртай бас нэг зориг санаа нийлдэг зүйлдээ бас өргөднө гэдэг өөрөө бас нэг гоё зүйл. Тэгээд би намайг өнөөдөр мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр одоо өнөөдрийн энэ дугаарыг хөтлөж өгөөч гэсэн урилга ирсэн учраас би маш сайхан баяртайгаар хүлээн авч налахт нэгэн сайхан айлд одоо өрх гэр бэлгэлэхээр бид нар уулзах гэж явж байна. Тэгээд өнөөдөр нэвтрүүлэг сайхан болох байхаа. Та бүхэн суугаа битээсэлээрээ мөрөөдөл биелдэг нэвтрүүлэгтэй цомоотой хамт байгаарай. За сайн байна уу? Сайн байна уу? За ингэчгүй. За сайн байна. Багтаа штэ хөдөө ихээр гараад ирсэн ингээд. Би авчээ те одоо. Сая машин дотор халуунаа үзээд. Машин халуунаа үзээд гэс PCR хийж буугаад ирлээ. За явахтаа ч одоо
Өнөөдөр манай нэвтрүүлэг онцлогтой байгаа. Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөрт зориулсан юм тусгай дугаар байгаа. Тэгээд манай нэвтрүүлэг зочин хөтлөгч ирж оролцож байгаад маш их баярлалаа. За ингээд ажиллаа их одоо би ингээд өөрөө явчихваа. За тэгээд олон улсын эмэгтэйчүүд эрхийг хамгаалах энэ өдөр бас цэнгэрлэгтэй үзэж байгаа нийт сайхан одоо ээжүүд, эмэгтэйчүүд тийм ээ сайхан охтуудаа баярын мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр бид нар бас нэг сайхан амьдралын төлөө яваа, өрх толгоолж яваа нэгэн сайхан ээжийг баярын өдөр баярлуулах гэж байгаадаа. Тэгээд энэ нэвтрүүлгийн бас зочин хөтлөгчөөр урсанд танаа хамт маш их баярлалаа. Тэглгүй яхаа мэдээж манай нэвтрүүлгийн уран бүтээлчд бол 15 жилийн хугацаанд тасралтгүйгээр одоо хүмүүнлэхээ нэвтрүүлгийг хийсээр ирсэн. Тэгээд яг одоо манай алтан хамтрагч бол Нобелийн эмийн компани хамт олон байгаа. Танилцсан хоёлоо те нэр хэм блэ? Султан Цолонбаяр. За энэ танаа хамт олон байна те. За эмзүүч нар юм те. Эмчнэр Гэр барих гэж байгаа. эмчнэр. Өнөөдөр мөрөөдөл биелүүлэх нэг гэр бүл бол одоо сонгогдсон байгаа шүү дээ тий. Тэгэхээр ямар гэр бүл байгаа лээ? Ерөнхийдөө яг өргөтлгөөсөн их ээж тэгээ дөрвөн жоохон хүүхэдтэй. Тэгээ ерөнхийдөө яг өөр ингэсэн орон гэргүй айлын гэр төрөслээд хашааг нараад байж байгаа юм айл гээд хорооныхонтой ярилцаад налахт үргэн тэдэн маань бас ингэ зөвлөд энэ айл төлөвч мөрөн гэсэн хүсэлтийн дагуу бидэд бас ингэ за окей ингэж хийгээд юм шавж байгаа. Хүүхдүүд нь ямар хүүхд? Дөрүл охин юм уу? Пүүх ямар гоё шүү. Жоохон дандаа нэг 5 6 насны Өдөр одоо шууд айл руу очих уу? Тий одоо шууд айл руугаа очиод. Тэгвэл нэг замаараа цэцгийн дэлгүүр ороод би нэг цэцэг авчиад өгөх үү? Оо ямар гоё юм. За тэгээ. Одоо чи бас март болж байна те. Тэгээд ихчэд ихчүү те. Тэ Класс ээж. Ихчэд бас нэг гоё цэцэг авчи баярын өдөр нь болж байна. Нөгөө нэг хөөхөн октоодод нэг чихэр нэг шиг сарнаатай авчиад өгөх үү? Тэ бас зарим октоодынх нь анхны сарнаач байх юм билээ тийм үстэй. За ямар гоё юм бэ. Ястаа баярлалаа те. За тэгвэл бүгд одоо хөдөлцөөх үү? За тэгээ. За яцгаа. Энэ налах цэцгийн дүр байгаа байл үү те? Бага илгүүтэй юм та. Жулия гэсэн шүү дээ. Ордны цаатал гэсэн дээ. Эсрэг талд наа ч юм байна уу? Тийм ээ, энэ шар явтай юм байна. Их чи энэ их чидэж байж сарнаа тий. Сайн байна уу та? Март 8 болж байгаа учраас одоо сарнаа авахгүйсэн чинь налахт чинь сарнаа өмнөдөө байдгүй юм байна гэж. Тэгээд би чи айгүй олон хүнээс суугаад манай жүжигчин оноо чинь налаахах гэхээр нь он руу ярьсан чинь бүх хүн нэгэн зэрэг хэлж байна. Жулиягээ дэлгүүрт байвал байгаа байхгүй. Энэ үүдэн төрөгчөнд байгаа таны цэцэг үү? Их ч гоё шүү дээ. Та бас энэ чинь бас энэ хотоос статустай газар цэцэг сарнаа цэцэг бол заавалчгүй байх хэрэгтэй байхгүй. Та гоё байна гэж. Маш байна. Тэгээд дүүн ингэ чи чи эмхтэн үнд сондгоо тоотоо өгөх хэрэгтэй тийм ээ? Нэгээр болно тий? Нэгээр болно. За 3 ширхгийг та нэг гоё цэвэрхэн гялгарууттай айгүй гоёор нэг шимгэлчих. Нэг ширхгээр нь 4 охинд нь авчих. 4 ширхгийг тэгээд нийт 7 сарнаа бочих. 3-аар нэг нэгээр. Сүнжидмэ. За 40,000. Айгүй. За баярлалаа гэж. Сайхан баярлалаа та. За тэгштэй мөрөлдлийн нэвтрүүлгийн уран бүтээлчид налаахт үүрэгт ирсэн байна. Тэгэхээр бид яг оролцогчтой гэрээ өгөхөөр одоо шалаа тавьж эхэлж байна. За өнөөдөр бас харьцангуй жоохон хүүтэн өдөр байна. Өчтөр нэлээд дулаахан байсан. Тэгээд газар маань харин төр барьж байгаа болохоор газраа нэг
одоо нөгөө бид нар түрүүжлийг отохноо нэг амар хад чулуутай газар тэгшлэхгүй бас харьцангуй гайгүй байл. Тэгэхээр манай нөгөө гэр авдаг газраас ах маань ирсэн. За сайн байна уу та? Сайн байна уу? За газар харин түрүүжлийг отохноо гайгүй. Харин гайгүй байна. Бас ч гэж цагийн жирсэн бас гайгүй байна. Тэгш юм байна гайгүй байна газар. Түрүүжлийн дарихын айлт ч юм аа. Тэр бол хад чулуу ихтэй актрис бас гайгүй. 4-5 цаг газраа нүдтэй. Тий. Тэгс Ярамгийнхыг бас өвлөх хөтөн байсан. Тэр үнийг дулаахан гоё л шүү дээ. Тий. Бүр жилж дээр нэр. Тий. Тий. Арай хурдан барих нь шүү дээ. Тий. Хараа хурдан байна. Тий. Хэдэн цагийн дотор ярих вэ? Одоо гайгүй нэг цаг гараа дотор тэгээ болчих л гэж. Тий. Цаг гараа дотор болчихлоо. Танаас хэдэн хүн ирсэн бэ? Манайхаас долоолаа ирсэн. Тэгээд октод маань за бусад ажлуудаа амжуулах гээд ирчүүд маань ингээд энэ ажил дээр туслаад байж байна. Хорооноос бас хүмүүс ирж тусалж байна. Хорооноос хүмүүс ирсэн. Бас нөгөө гэр мэр юм мэддэг тэгэл зааж цэвэрлэл. Бидэд чинь бас нөгөө хотод байдаг хүмүүс болохоор гэр барих нарийн шир юмнууд юмс мэдхгүй тэгэл юмуд нь зөвлцөл тусалцаал байж байна. Амар илүү гоо. Харин тийм энэ хүрэхгүй байна. Дэлгөөрөө. За тэгээд тал нэг хичдэг жоо. Ондод жоох тайлж байгаа ч юм. Буцаач. Зүт. За бид нар нөгөө сюрприз барих айлдаа ярьлаа. Энэ айл маань яг одоогоор ямар процесс болж байгааг бас сайн мэдээг байгаа. Тэгээд өнөөдөр бас Мартин 8 сайхан эмэгтэйчүүдийн баяр тохиож байгаа учраас энэ сайхан 5 сайхан эмэгтэйдэр ирж байгаа учраас бас яг ярьснаар 5 сарнаагаа авчлаа. За тэгээд хамтдаа орцгоё. Тэхөө. За. Сайн байцгаана уу? Сайн уу? Сайхан хаварж гин үү? За. Юу яч хойлоо цаашаа оллоо суучих энэ багныхаа яваараа. За. Нэр хэм блэ? Алтангүл. За Алтангүл. За Алтангүл дээр би өнөөдөр намайг таньж гин үү? Оо сайн байна уу таньж. За би тэгээд өнөөдөр одоо олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрүүд ингээд өрнөж штэ Монгол улс дэлхийд даяараа. Тэгээд энэ сайхан өдрүүд тэгээд энэ сайхан баярын өдрийн одоо яг энэ өдөр би танаа гэрийг бас зорж ирж байгаа. Тэгээд би бас нэг хүмүүст ингээд нэг сайхан ээжүүдэд сайхан эмэгтэйчүүдэд бас нэг баярлуулж бэлэг барих зорилгоор юм сюрприз барьж байгаа юм. Тий. За лахта сандлаа өгч юм. За тэгээд Алтангүлдээ эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэе. За юуны өмнө баярын мэнд хүргэе. Баяр болж байгаа. За баярын санаа билээ. Эмэгтэйн зөрүүлсэн хамгийн сайхан. За ли. Мэдүмэ. За сарна. Эмэгтэйчүүдийн баяр болж байгаа. За маа. Оо энэ том байна наа. За маа миний туу. За энэ бага ойлгохгүй юм байна наашир. За маа. За ли. За энэ баярын торт. За сайхан октодтойгоо задлаад идээрэй заяа. Тэгээд Алтангүлдээ эмэгтэйчүүдийн баярын мэндийг дахин хүргэе. Зүг аваарай. Энэ сайхан отиш өгч хүмүүс рүүгээ те. За өнөөдөр бол одоо эмэгтэйчүүдийн баярын өдөр. Тэгээд Алтангүлийгээ зорж ирлээ. Алтангүл маань ингээд сайхан 4 сайхан охинтой. За баг нь одоо 10 сартай. За том нь 11-тэй эдгээр анги юм ч үү? 4-р анги юм байна. За нөгөө хоёр нь 7-тай, 3-тай. тэгээд ийм сайхан 4 сайхан охин төрүүлсэн. Тэгээд ингээд тавуулаа амьдардаг тийм ээ. Тэгээд олон хүмүүсээс чиний тухай сонссон. Тэгээд өнөөдөр зорж ирлээ. Зарим дүүнер маань баг анхны сарнаагаа авч нөгөө эмэгтэйчүүдийн баяр. За Алтангүлээс хамгийн сүүлд хизээ сарнаа авсан бай. Энэ сайхан баярын өдөр одоо эмэгтэйчүүдийн баярын өдөр чинь сарнаач өөрөө эмэгтэй хүн зориулсан баярын хамгийн сайхан бэлэг байгаа гэдэг тийм ээ.
Сарнаа аваагүй бараг олон жил боллоо дөө. Бараг 4-5 жил болцсон бараг. За 4-5 жилийн дараа бас дахиад бас сарнаа авах мэдрэмж ямар байна? Гоё байна ингээ. Гэргүй сюрпризээр жорж ирэхээр бүр гайхлаа шүү дээ. За алтангуул налах төрсөн үү? Налах Эцэг ихээс хэлүүлээ. эцэг ихээсээ долуулаа. Аав ээж нь дүү. Аав ээжинд. За аав ээж нь хаах нь. Одоо энэ хаяанд Хаяанд цуг. Одоо энэ амьдарч байгаа энэ хашаа ер нь та хэдийнх вэ? Үгүй. Энд нэг манаачаар манай аав ээж хоёр бууж ирсэн. Тэгээд би найлын гэрийг ингээ түрээслээд байж байгаа. Жишээ нь хэдэн дөрвөр төрөслөг энэ гэрийг? Энийг нөгөө тэгэл сарын 50 маваар тэг таньдаг болохоор ч тэгэл таньдаг тулдаа болохоор дэмжээл нэг 50 маваар л түрээслээ. Чи одоо ер нь ямар ажил хийж байна? Одоохонд ингээл ажилгүй хүүхдээ хараал. Ялах хүүхдтэй 3 хүүхдтэй хараал те. За сарын орлого бол байхгүй. Хүүхдийн мөнгөөр л 4 сая хүүхдүүдийнхээ өрх толгоонсоо эмгтээд гэсэн бас юу байдаг вэ? тэмж авдаг улиралд нэг удаа. 4 хүүхдийнхээ мөнгийг яг сарынхаа 20-нд авч чаддгүй. Яг авах үедээ бол дараа сард илүү гээд таньдаг дэлгүүрт очиж бичүүлчихдээ. Тэгээд өөр 50 гэсэн үг бараг хүүхдийнхээ юу барьцаалал. Тэгэл хоол унд хувцас нартаа залгуул хичээл ном гэл. Тэг амьдрал өөрөө нөгөө заавартаагаа ирдгүү тийм ээ. Амьдрал өөрөө хүнд алхан тутамд сорилтыг тавьж идэг. Тэгэхээр амьдралд одоо энэ сайхан 4 охиныхоо төлөө өнөөдөр ингээд зөв сайхан олонтойгоо яваа. Чиний тухай сонсоод би бас маш их бахархаад бас дотроос эмзэглээд өнөөдөр бас энэ баярын өдөр бас энэ сайхан 5 эмэгтэй дээр нэг сэтгэлийн гал өгөө гэсэн зорилгоор ирж байгаа байхгүй. Ажил яагаад хийхгүй байна? Юу одоо энэ багыгаа төрүүлэл ерөнхийдөө одоо ажилтдаг. Одоо энэ зунаас нэг одоо улирлын чанартай бид нэг тооцооны үйлдвэр гэл тийм ажил хийдэ. Одоо л 4 сар гаргаал ер нь ажил эхлэх баг. Тэгэл хүүхдээ охиндоо орхиол, ээж авдаа орхиол ажил хийндэ. Одоо ер нь ажлын олдоц Холдоцол айгүй юм. Дандаа шаардлагатай ерөөс. Дээд сургууль төгссөн ерөнхийдөө байгууллагад ороо өргөдлийн анкетэ өгдөг. Тэгсэн мөртлөө ерөөсөө аван барин гэсэн юм байхгүй. Одоо тэгэл 4 хүүхэдтэй болохоор ч тэгэл бас хэцүү юм блэ ер нь. Ажил тэгэл хүүхдүүдээсээ ч болоо гарчихын. Тэгэл жоохон ажлын жоохон дарамт гэж байдаг шүү дээ. Ер нь бол тэгсэнгүү, ингэсэнгүү, тэрийг энийг хийгээл нэг юмдаа яг тууштай хийхгүй, энэ тэрийг хийлээдэг. Тэгэл ерөнхийдөө болцсон. тооцооны үйлдвэр дээр бол ер нь гэрээтэй байдаг юм байна. Гэрээтэй ш. Ер нь бол тэгэл үлрэл хавар болохоор тэгэл дулаарын гут тэгэл ажил энд тэнд тооцооны үйлдвэрүүд ажил эхэлдэг. Тэгэн гутаа очиод юу ч хамаагүй тэгэл ажил хийдэг. Тэг хүнд байсан ч гэсэн одоо хүүхдүүдэд тэжээхийн төлөө ажил хийхгүй гэж яах вэ? Тэгэл ажлын төлөөлөл зүтгэл. За чи бол ингээд одоо өрх толгоолсон эмэгтэй охтуудын хүүхдийнхээ мөнгөөр, ээж аавын тэтгэврийнхээ мөнгөөр амьдрал. Тий. Манайхан ер нь бүгд тийм өөр айлын том нь доороо 2 баг эрэгтэй дүүтэй ажил төрөл байхгүй ч жоохон насан турш охтууд яг хөө тэгэл өөрсдөө талдал тийш өвдөө суугаа явцгаацсан болгоо. Аав ээжийнхээ хаяанд л тэгэл аав ээжийн харангаа тэгэл байж л гэдэг. За өнөөдөр биднэрт нөгөө боломж байхгүй байх тусмаа хүн илүү их амьдралд хэрсүүжиж, илүү их чангарч тийм ээ. Их боломжийг үүсгэж амьдрах хэвээр. Тэгээд миний сайхан ээж одоо бас санаанд орж ийн чамайг харсан ч тийм ээ. Одоо яг л залуугаараа ингээл 3 хүүхэдтэйгээ ингээд суужсэн үе байсан баг. Тэгээд одоо өнөөдөр би том хүн 2 охин дүүтэй. Тэгээд би алтан гүлийгаа би бас энэ амьдрал ийм амьдралыг туулсан учраас энэ амьдралаас бас гарч ирсэн учраас тийм ээ. Чамд би бас нэг өнөөдөр урам өгч, гал өгч чиний сэтгэлд байгаа тэр мөрөөдлийн галыг чинь асаах гэж бас өнөөдөр энд ирсэн юм аа. Баярлалаа. Энэ сайхан охтуудыг мэдэн мундаг хүн болгоод тэгээд энэ олон хүүхдүүдийн буян ирнэ тийм үү? Ирнэ хүүхдүүдийн ман буян ирхэл ахт. Одоо ингээл одонгийнхаа мамаг гаргацаа. 6 сар давна. Нэр одонтой хийж болж одоо зэрэглэгцээр хандаж одоо бас баярлж явдаг бас баярын мэдлэгээ төвшүүлэхээр сайхан хүмүүстэй бас мэдлэгээ төвшүүлэхгүй бас сэр болгон тийм боломж олдох байх тийм ээ. Тийм ээ. Юуны төрөнд ээжтэй маш их баярлалаа л гэж хэлээ. Охиноо ингээд алдаж онсон ч гэсэн охиныхоо сэтгэлээр жоохон тийм өгдөг. Ээжтэй маш их баярлалаа гэж хэлээ. Одоо манай охтуудын маань аав одоо ер нь хаана юу гэдэг ямар хүн байдаг холбоотой байдаг уу? Би 2 дахь амьдралаа зохиосон. Анхны
Хоёр охины маань аав нь хоёулаа бараг энийг чинь 3-таад нь салж ирсэн. Дараагийн хоёр юм аав нь одоо мэдхгүй юм тийм цэргийн ингээд ажилтдаг байсан одоо ерөөс холбоо сурах байхгүй юу наваад. Аль аль нь ч холбоогүй. Охтуудтайгаа ер нь одоо тэр явсан цагаас хойш нэг суулцдаг уу? Уулздаг. Охтуудаа ер нь хараа таних болов? Бараг танихгүй хөө. Одоо хүүхдийн тэтгэмж тэр зүйл бол юу ч байхгүй юу? Байхгүй би анх салахтаа ер нь бол тэр хүний сэтгэлд айгүй сэтгэл зүйтэй байсан болохоор чамаас би нэг ч төргөний ч юм авахгүй би хүүхдэд өөрийнхөө чадлаараа би өсгөнөө гэдэг өөрөө тэгсэн. Тэрнээс хойш ерөөсөө сураг байх холбоогүй байт. Нэгэн дам нэвэл ууширна гэж энд нэвтрүүлгийг үзэж байгаа бол тийм ээ таньдаг хүмүүс нь үзэж байгаа бол дахиад бас одоо юм хөгжсөн үзэх боломж олдох байх гэж бодож байна. Энэ сайхан охтыг тийм ээ магадгүй житэн таарч тохироогүй байж болно. Энэ сайхан төрүүлээд өссөн энэ сайхан үрс рүүгээ бас анхаарал хандуулж эцэг хүний эр хүний бас хариуцлага ухамсарлаасаа гэсэн би явж байгаа хоёр залууд би хандж хэлэх гэсэн юм аа уучлаарай тийм. Ингээд 6 байх хэвээр. Нааш юм даа. Чи нааш. Тэгээд нааш. Одоо тэгээд дээш тавь. Нэгийг тавьж байгаа. Нэг өндөр доор юм. Хуруугаа болгооч тэгээд. Зөв ингэч л амарх. Анны өгсөд дээш өгч үү. Хамгаан би даралчих. Тааш наваа. За. Нүрий шихнаа. За үзэгчдээ бид цастаа уралдаад гэрээ ямар ч ийсэн босгоод барай дуусчлаа. За манай зарим хүмүүсийн ч галт түлэх гээд дулаахан нүрс төлөө авчирч байгаа юм уу? За хэн бэлээ? Харин жаргал. За галт түлэх гээд ирж байна уу? Ханаас төлөө нүрс олоод ирв? Найлаас хажуу талынхаа найлаас тавина. За галт сайхан байна. Эрэгтэн дулаахан байж байлсах хэрэгтэй. Хайд ажил үлдэж байгаа шүү дээ. Харин тохтой ажил үлээ. Одоо ямар ажил вэ? Одоо дотроо нь жоохон цэвэрлээд тэгээ галын түлээд тэгээд цавгаад татаад тэгээд одоо нөгөө нэвтрүүлгийн оролцогчийг хүлээн. нэг тавилга тавил. Ганц минутаа тавих. За нөгөө нэвтрүүлгийн оролцогч маань ямар хүн байгаа бол гэж бодож байна. Манайх одоо бас нөгөө 3-4 жилийн хугацаанд энэ нэвтрүүлэгт ингээ оролцож байгаа болохоор тэр нөгөө хүмүүсийн гаргаж байгаа реакшн, эмоц одоо сэтгэл хөдлөлийг харахаар ингээд бидний өдөржин хийсэн одоо ажлын үр дүн маань гараад ядархаа болоод бүр ингээ айгу гоё болчдаг. Тэгээд жил болгоны энэ өдрийг бас айгу хүлээдэг. Манай хамт олоо. За одоо хэдүүлээ нэг ингээд гоё одоо нэг догтлоо. Бид нар бүр ингээ өөрсдөө нөгөө бэлэг авж байгаа юм шиг одоо ингээд нөгөө захаас ямаа авахтаа хүртэл аль болохоор нөгөө чанартай хүнд цааштай эдлэгээ сайтагийн сонгочихъя гэд ингээд ажилдаг. Тэгээд ямар ч гэсэн хүнээ настай дүү ихч болвол гэж одоо тэгээ бас 4 хөрхөн жоохон охинтой гэсэн. Тэгэхээр тэр 4 охины ч гэсэн бас ирээдүг гэрэлтээсээ тий цаашдаа ингээ сайхан дулаахан өөрсдийн гэр оронтой болоод ингээд явбал бас сайхан байх. Тэр одоо мөчийг л айгу хүлээж байна да. Тэгээ эрэгт нь ямар ч байсан сайхан халуун гэртээ гоё тавилга мавилгыг хийгээд тэгээ хүлээжээ гэж бодоод л байж. За одоо нөгөө жижигчин цомоо маань гэрийнхнээ дагуулад утахгүй ирнэ. Тэгэхээр бүгдээрээ галаа төлээд цавгаад татаад тэгээ хүлээж авъя те. За тэгстэй яг энэ цаснаас өмнө Харин тэглээ. цас чорж ийн гэрээч бариад бас. Би энэ 4 охиныг хараад үнэхээр бас нэрэ тэр тусмаа охин хөөгддөг чинь хэцүү шүү дээ. Охин хөөгддөг бол дэндүү гоё эцэгтэйгээ тэр тусмаа аавтайгаа цуг бүсэх ёстой тийм ээ. Анхныхаа хүртэгөө хатам ах хоёр айгүйх дарамталдаг байсан. Тэгээл ерөөсөө тэгээ хоёулаач болж дөгөө айгүйч гар хүрдэг байсан ерөнхийдөө. Тэгээл ер салыг шидсэн гэж хүний шүүс олж амжирч байснаар бол ганц би ч гэсэн хүүхдүүдэд хийж надад чадвар байгаа. Гар хөл бүтэн байгаа цагт бол хүнээс ч хоолгүй байхгүй. Яаж чаруу хоёр идэхгүй хоос онолохгүй тул амьдрахын төлөө зүтгэнгээд тэгээ хоёр тишээ болж исэн юм да гэрүүлээс. Хоёр дахь маань энэ хоёрхан ингээд айгу ажилтдаг хянагч хүн байсан. Зан гараш нь айгу муухай.
Юус аюу нэг характерт муутай болчих тийм лээ ш. Тийм хүмүүс ч нэг шоронгийн хүмүүс чинь шоронгийн хүмүүстэй харьцаар байгаа. Тэгэл одоо хоёр дахь амьдрал болохоор өөрийн хоёр охин биш болохоор бас жоохон гадуурхаад ахаар нь за ингэж хүний шүүс болгож ахаар хүүхдүүдийн сэтгэлийн дарамт тунгаж болийг салаад тэр юм хүүхдүүд аваад ер нь аав ээжиндээ ирээд олон жил болоод амьдарч байгаад энэ аав ээжиндээ бүү харуулаад байж байгаад одоо саяхнаас л хайлын гэрийг түрээсэлж аваад гуйгаад тэгэл ер нь тустай нэг хашаан байсан ч гэсэн өөрийн гэсэн гэр орнтой болчихл юм бол ядаж хүүхдүүд маань тоглож суугатаа ч гэсэн айж имээгүй байх гэд. Ер нь тэгэл хоёр тишээ болцсон. Тэрнээс хойш юусоо аль алинтай ч холбоогүй ер нь сурахгүй тааж. Манай алтангүйл би бас сонсомоор байгаа. Би өөрөө их мөрөөдөлтөх юм баггүй. Мөрөөдөл чиний мөрөөдөл юу вэ? Миний мөрөөдөл одоо өөрийн гэсэн орон гэртэй болоод тэгэл ажил хүрэлтээ болчих юм бол тэгэл болохгүй л. Тийм шаттай бол. Маш зөв. Тэгэхээр мөрөөдөл гэдэг зүйл чи өөрөө хамгийн эхлэл байдаг байхгүй юу? Чи үнэхээр энэ сайхан мөрөөдөж чадах юм бол тэгээд тэр лугаа чи өөрөө хүчтэй мөрөөдөж, үннээсээ мөрөөдөж чадах юм бол чи тэр лугаа тэмүүлж чадна. Тэр лугаа зорж чадна. Тэр чинь аяндаа бүтнэ гэсэн үг байхгүй юу? Мөрөөдөлгүй хүн бол ой төрсөн сармагчин лугаа адил те. Мөрөөдөлгүй улс бас мөхтөгч гэдэг үг. Тэгэхээр алтангүйл өшөө сайн мөрөөдөрөө өөрийн гэсэн орон гэртээ болно. Өөрийн гэсэн сайхан тогтмол цалинтай, орлоготой, хамт олонтой, ажилтай олонтой энэ сайхан охтуудыг улам илүү сайхан өсгөх болно. Тийм. Тэгээ за манай Мадина минус одоо хэддүгээр гэсэн бэ? 4-р анги. 4-р анги. За ямар сурдаг вэ? Шудраг хэлээ шүү. Жохон таар. За тааруу байж болохгүй шүү те. Акбото жоохон сахилахгүй юм байна те. Хөдөлгөнтэй юм байна те. Хэрэгстэй хэрэг эзэн гацар масраа урдсан те. Тачгнуулдаг нөхөр байна уу? Тэгтээ байхгүй. Одоо баг маг гадуур явж болж гин үү? Бүгдөө нэг газар очиж ирэх үү? За. Нэг хүмүүстэй уулзъя. Нэг хүмүүстэй уулзчихэд хүрээд ирэх үү? Гарах уу? За. Бүгдөө шиг машин цугаа явцгаах уу? За тэгье. За алтангүйл гэж нэг одоо 31 настай залуухан энэ дөрвөн хүүхэдтэйгээ амьдарч байгаа энэ бүсгүйгэнд бас мөрөөдөл биелдэг юм нэвтрүүлгийн хамт олонны одоо урилгаар өнөөдөр зочин хөтлөгчөөр ажиллаж байгаа. Тэгээд малайхт энэ гэрт нэрлээд энэ айлын гашаа одоо энэ нэг объектны гашааг бол энэ аав ээж хоёр нь хардсан юм байна. Тэгээд охин өөрөө энэ бас айлын гэрийг түрээсэлж суудаг юм байна. Тэгээд мөрөөдөл бол өөрийн гэсэн орон гэртэй ажилтай орлоготой л болчих юм бол миний одоо мөрөөдөл биелнэ гэж ярьсан. Тэгээд бид нар бас одоо тэнд барьсан байгаа гэрийг нь авчиж сюрприз барья. Тэгээд одоо гэр маань баг дуусч байгаа гэж бодож байна. Тэгээд алтангүлийгээ октоодтай наваад хөдөлцгөөё. За тэгээд бүгд хорооных нь юу гэж ярьсан юм? Хорооных нь гэртээ байж байгаараа хуцгуунараа өмсөв бэлдээ байж байгаараа л гэсэн. Тэгсэн үү? Тийм. Тэгснээ дахиад байж байгаа залгаад сюрприз барина түр байж байгаараа бити тийш явцгаач хараа л гэсэн. Хөрхи миний сюрпризыг өстө утгагүй болгоо хайсан юм шүү дээ. Хамаг сюрприз юм задлаад энэ хорооны одоо төлөөлөгч нар яаж ийна вэ? Шууд ярангуудаа бас хөрхөн сандарсан байх л да чамаг айгуул ийт чи юмд гараа явуучих нэг баахан хүн ирж байгаа тэгээд те. Өө байж байгаараа сюрприз барина гэсэн шүү гэдэг. Хэлцэн байна өө. Тэгсэн би чи гаднаас амар сюрпризтэй орсон чи. Гэтэ яг бас сюрприз бол чадсан мэт. Чадсан тийм ээ. Дэжгүй. За Мадина сарна авсан ахан сарна гэсэн шүү дээ. Сарна гоё ясан уу? Гоё юм баярлалаа. Чи сарна хийдэх удаа авч байгаа? Анхны удаа. Анхны удаа юм уу? Мадинагийн анхны сарна юм чи Акботогийн бүр анхных үстэй. Яа, надад 10 сартаа тий. Хүн болж юм доо. Сайхан хүн болно доо, мундаг хүн болно доо. Дөрвөн сайхан охин.
суулгүй ургаш шалхаа алтан нар бүгдийг эдэг. Сайн уу цаамаа? За сайн уу? Хаварч явна цаамаа. За, За ямар өнөөдөр- зочинтой явж ий? Өнөөдөр сюрприз бариад. Өнөөдөр манай энэ алтан гүйл гээд Аха. манай энэ одоо бүсгүй одоо 4 сахан хүүхдтэйгээ ингээд амьдрал үргэлжлэл болсон ээж. Өнөөдөр манай гэрлүү одоо энэ октод агуулаад ирээд ирлээ. Танилцъя. Хэм үлээ? Алтан гүйл. Бидний сайхан охинтой тий. За манайх руу ороод. За. За би л. За. 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 За бүгдээ дэшээ гараа. За дэшээ гараа лээ. За. За энд ямар компани хүмүүс тоглосон байна? Ямар үйл явдал болж байгааг баг гадарсан баха тий. Зааж төгсчих хэлээ алтан гүйл. За энэ манай Маска. октод нааш төгсөрөө. Нааш төгсөрөө ахыгаа болдог төгсөж. Бүгдээрээ маска. За. Би Маска. шинжилгээ. За манай Акбота. За манай том Мадина. За алтан гүйлдээ одоо задлаа та. Тэгээд алтан гүйлээ ингэсэн юм аа. Мөрөөдөл биелдэг юм гэж телевизийн нэвтрүүлгийг мэдхөө. За энэ хөтлөгч нь байж байгаа шүү дээ тий. За энэ хөтлөгч нууцаар явж исэн шалтгаан гэхээр өнөөдөр манай мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн баг хамт олонны зүгээс намайг ингээд зочин хөтлөгчөөр орж өгөөч. Энэ Мартин 8-ны дугаарт ингээд орж өгөөч. 4 сахан охинтой нэг ээжийг бид нэр ингээд баярлуулах юм аа гэхээр даваа явъя гэд. Тэгээ гарсан. Өнөөдөр алтан гүлээ чиний мөрөөдлийн тийм ээ хоёр том мөрөөдлийг чинь нэг мөрөөдлийг нь өнөөдөр энэ зогсож байгаа энэ хүмүүс хамтраад биелүүлж байгаа юм аа. Мөрөөдөл биелдэг юм аа гэдэг тэр нэвтрүүлгийг үздэг байхдаа юу гэж боддог байсан бэ? Ямар гоё юм бэ л гэж боддог. Тэгвэл өнөөдөр чи 4 сахан охинтойгоо өөрийнхөө гэр зогсож байна. Алтан гүлээ. Бүгдээ баяр гэдэг хөө. Зүгээр гинти билэг байлаа. Маш их баярлалаа. Та бүгдэнд чинь маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье. Ингэр орноо цаашдаа өөрийн илүү их дэшинд авч явахын төлөө хамтран зүтгэнэ. Тэгэлгүй яг хаа одоо Нобел Имийн компани мөрөөдлийн нэвтрүүлэгтэй хамтраад 4 дахь жилдээ одоо мөрөөдлийн нэвтрүүлгийн 128 дахь орон гэртээ болж байгаа айл нь одоо таниах байна. Тэгээд Нобел Имийн компани Салтаныг өөрийн одоо дэлхүүрийн хадгийн одоо гардуулж байгаа тий. Мартин 8-ны олон улсын эмэгтэйчүүдийн баяраар ингээд бас нэгэн айлгаа нэгэн өрх талгаасан ээжигээ ингээд мөрөөдлийн нэгэ баханч гсэн ингээд биелүүлж өгч байгаа. Одоо бас Нобел компани хамт олонныхоо зүгээс бидэд баяртай байна. Ингээд өргөө сайхан цагаан гэрээ ингээд хүлээлгэж өгье. Тэгээд амьдралд наад жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Тэр яг их модогчтой. Яг өнөөдөр бол одоо энэ сайхан олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ сайхан өдөр чи одоо харж байгаа эхнээс нь ингээд чиний таньдаг хүмүүс зогссон байна. Ээж аваа ер нь ирсэн байна уу? За та хоёр нааш. Ээж аваа хоёр наашраа. Араас нь газ дахиад өрөөд ирлээ шүү дээ. За өнөөдөр охин нь ийм сайхан гэртээ боллоо. Нобел Имийн компани за манай зочин хөтлөгчөөр оролцсон цаамаа маань гэдэг энэ олон хүмүүсийн залуучуудын сэтгэл зүрэхээр охин өнөөдөр өөрийн гэсэн өргөө сайхан цагаан гэртээ боллоо. Та сэтгэлээ хаваалцгаа. Хийдэг ч баярлалаа. Тэд нэр баярлалаа байна. Тэр гинтийн билэг ирсэн ч гэсэн. Гинтэл зэрлээ баярлалаа. Сая гэрээс наашаа гараа явж байхдаа юу руу явж гэнэ гэж бодсон бэ? Бичингөө тэгтээ яг хуу маш их баярлалаа. Ийм цаахан нэвтрүүлэгт ингээд миний охиныг ингээд өөрийн гэсэн гэртээ оронтой олчихсон. Та бүхэнд маш их баярлалаа. Ингээ хийх юм байхгүй. Нэр энэ сэтгэлээр баярлж байна. Би одоо миний хамгийн том. Яг хоо дөрөвтэй манай ашигтч одоо иман гогт байж тэр ингээл амьдрал чинь үнэхээр энэ нэвтрүүлгийг ингэж одоо Мартин өмнө ингээд гэртээ болоод өгсөн чинь үнэхээр баярлж байна. Та бүхэнд шинжлэлээс баяр хүргэе. Тэгэлгүй. За маш их баярлалаа. Эх орны маань өнцөг уламбарт байгаа энэ сайхан өргөлгөөсөн ээжүүд аз жаргалтай ингэтэн энэ сайхан эх орондоо энэ сайхан өргөө гэртээ үнэхээр өнөр өтгөн аз жаргалтай амьдрах эрх бидэнд бий. Энэ алтан гүйл ээжд маань гэсэн би
Тэгэхээр бид нар төлөөлөгчтэй, салбар төлөөлөгчтэйгээ ярилцж байгаад алтангуудынхаа энэ сайхан алтан өргөөнийхэн суурилсан газрыг бид нар зогсоож өгөхөөр урднаас төлөвлөсөн байгаа. Тийм болохоор ямар ч амлсан амлалтаа биелүүлнэ. За баяр хүргэе бүгдээрээ. За яста хоёр ихтэй баярлаа. Энэ өргөөгөрт нь бүх аз жаргал хурж явах болтугай бүх хүүхдүүд нь инээд баяраар дүүрэн байх болтугай гэд Нобел тим Монголиа багийнхаа зүгээс та бүхэндээ аз жаргалын дээдийг хүсэн өрөөё. Баярлаа. Энэ бүх хүмүүст бас сайхан талархлын үг төвшүүлэхгүй юу? Маш их баярлж байна та бүхэндээ. Маш их баярлаа. Та нарынхаа итгэлийг алдахгүй амьдралын төлөө зүтгэнэ. Дөрөв хүүхдээ хүн шиг хүн болгоод амьдралын төлөө зүтгэнэ. Харан үдэлсэн утан сэрнягүй Монгол гэрэмээ элигийн нутагтай хүн холбоотой эртнээс үлсэн Монгол гэрэмээ хиний чортноос илүү хэнцэр ганган Монгол гэрэмээ. За ямар ч тач бид зорилгоо биелүүлээ. Гэр бүлийнхаа хүсэл мөрөөдлийг биелүүлж чадлаа. Тэгээд яг мөрөөдөл биелэх агшинд бас хамтдаа байгаад нөгөө гинтийн баярлуулж байгаа энэ агшныг мэдрэх ямар байв? Чинслээсээ нэг огшоод ингээд зогсож байгаа алтан гүлийг харахад бас нуруулга ингээд миний хамаг бүс ингээд үс босоол нэг сайхан сэтгэл төрж ирсэн. Тэгээд бас амар огшсон чинслээсээ. Тэгээд алтан гүлдээ маш гоё байна. Тэгээд энэ гоё мөчөд намайг хамт ойлгосон. Танай хамт олонд маш их баярлалаа. Чамд ч гэсэн маш их баярлалаа. Одоо зочин хөтлөгчөөр ирээд одоо айгүйх баярлсан юм гэхлээр одоо эмэгтэй хүн болгоны бас нэг сарнаа авах мөрөөдөлтэй. Тэгэхээр нэвтрүүлгийнхаа оролцогчийг сонсоол дөрөв охинтой ийм их ч байгаа юм байна гингүүт би одоо бушуухан дэлгүүр ороод сарнаа авъя бас торт авах хэрэгтэй юм байна гэдэл айгүй гоё улаан сарнаа аваад октоодд нь бэлгэлээд ээжэд билгэсэн. Энэ бол бас энэ гэр бүл бас хамгийн том сюрприз байсан баг гэж бодож байна. Тийм тэгэлгүй яг юм. Мартин аймаг гэдэг чи одоо бид нар ингээд нөгөө их нэртэй хүндэтгэлийн хамгийн том бэлгийн дэд бол сарнаа цэцэг байдаг. Тэгээд цэцгээ өгөөд наашгаараа сюрпризээ барьчлаа. Гоё байна тэд. Нобелийнхаа залуучуудаар маш их бахархлаа. Дараа нь олон сайхан зүйлээр хамтрах бах. Учрал гэдэг чинь олон сайхан зүйлийг дагуулдаг. Тэгээд мундаг бүсгүй чамд маш их баярлалаа. Чамаар угаасаа маш их бахархаж явдаг. Энэ 15 жил чиний эхлэлдээ чамайг ямар байсныг мэднэ. Өөрийнхөө германаас гаргаал одоо ч гэсэн германаас гаргаал олсноо дандаа ийм зүйлс зөрүүлж идэг. Чи бол бас санаас илгээгдсэн нэг юм байх гэж би бодд юм аа. Чи ийм л зүйл хийх гэж энэ хүний ертөнцид ирсэн байх. Тэр өшөө олон энэ зүйлээ таслахгүй хийгээрэй гэж чамд хүсье. Нобелийнхандаа ажлын амжилтыг хүсье. Баярлалаа. Зочин хөтлөгчөөр ирсэн энэ завшааныг ашиглаад тий өнөөдөр сайхан миний сайхан одоо ээжи маань дүүнэр миний сайхан хураа агч нар за хатам ээжтэй сайхан хандаа сайхан охиндоо хоёр хөөрхөн дүүдээ намайг таньдаг бүх эмэгтэйчүүдээ олон улсын эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдөр буюу Мартин аймны мэндийг яг одоо цэнгэрлэгцээр хүргье. Энэ завшааныг ашигласан. За тэгвэл бас завшааныг ашиглах бүгдээрээ гэж. За ингээд бүх Монголынхаа эмэгтэйчүүдэд мэдээж ээжүүдтэй, эхчүүдтэй, эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэе. Ингээд хамтран ажилласан Нобел эмийн компанийнхаа хамт олонд чин сэтгэлээсээ талархлаа. Ингээд эх 7 хоногт хин нэгнийх нь хүсэл мөрөөдөл нь биелсэн баяртай мөчтөө эргээд олзсон. Ингээд түр баяртай. Нэг 2 3 Нобел эрүүл Монгол хүний төлөө